За тэгэхээр хурмаа хийгээд 3 жил болцсон байдаг. Хүүхэдтэй болдгоо. Харин тийм ээ. Энэ эхнэр чинь шинжилгээний хариугаар бол бүх юм зүгээр гарсан байна да. Эхнэр чинь хувьд ер нь зүгээр. Ийм ч тэгээд надад асуудал байх юм уу? Үгүй. Би асуудал юм уу? Үгүй зүгээр. Энэ тайв. Юу тийм юм биш. Тэгж хэлээгүй шүү дээ ахаа. Юу ийм хараа одоо нөгөө миний хүү ийм л да нэг юм. Одоо хүн алга ташлаа гэж бодъё. За. Алга тасны үр дүнд дуу чимээ гарч байгаа биз? Тийм ээ. Гэтэл бид нэр алга ташаад байдаг. Дуу чимээ гарахгүй. Үр дүн байхгүй. Алга тасны үр дүн байхгүй. Одоо яах вэ? Баруун алганд учир байна уу? Зүүн алганд учир байна уу? Аль нэг алганы маань одоо аль нэгэнд нь л нэг тийм асуудал байна да. Харин тийм. Тийм ингэж л ойлгох хэрэгтэй. Гэхдээ чи санаа зовох хэрэггүй. Тайван бай. Ер нь орчин үед ер нь онцгой тохиолдол биш бол 30-аас 40% нь одоо ер нь бараг жирэмсэн болох магадaltaй гэж үздэг шүү дээ. Юу тийм үү юм чи? Тэгэлгүй яах вэ? Йоо. Эм чи. Дүн яг үнэ ихэд бүтэн чим байх шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээд ам бүл олоола ичдүү ах хамаатсаад олон хүмүүс харахад хатаахад тий. Тэр ах ихч байхгүй. Байхгүй. Өвөө эмээ Байхгүй. Бүр байхгүй. ерөөсөө л ганцаараа юм байна шүү дээ. Тий. Ганцаар. Тэгээд би ганцаар болооч тэр юм уу? Гэт хүүхдтэй болох юм хүсэж байдаг байхгүй. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр чиний хувьд бол ер нь зайлшгүй хүүхдтэй болох шаардлагатай юм байна шүү. Тий, тэгэлгүй яах вэ? Эм чи би нэр хичээнгүлэн гоё. Та намайг өөр хүүхдтэй болгож өгөөч. Тэгэхээр юу? Шинжилгээ өгөх хэрэгтэй. За. Шинжилгээний хариу гарахаар бүх юм тодорхой болно шүү дээ. Тий. Ер нь миний хүү ямар дотоож өмсдөг вэ? Дотоож зүгээр санаа зовох хэрэггүй. зүрл чөлөөтэй л ах уу? Чөлөөтэй бай тий. Эм чи би штэ тий. Ийм хар ийм шар ийм шатрын ийм дөрвөлж шоотой ийм татаж идэв штэ. Тийм өмсдөг. Юурыг голдоо тийм өмсдөг. Үгүй. Энэ ч тэгж өнгийн асууж байгаа юм биш. Өнгийн асуугаагүй. Нэг юм бариу хэлбэрийн дотоож байна. Үгүй бол ийм сул хэлхгэр хэлбэрийн дотоож байна. Тэгэхээр энэ хоёрын алийг өмсдөг байл гэж. Санаа зовтгоо. Би штэ санаа зовтгоо ярьч уу? Тэг зүгээр. Би бас жоохон ноогод идэе. Би штэ ийм би верс тийм сексуалны харагдах талаас нь гоё идэг та. Тийм их сонирхдаг байх тийм өмсдөг хөхгүй. Тий. Тэгэхээр ер нь манай энэ орчин үеийн залуус нэг тийм яг чам шиг одоо харагдах талаа аваад. Тийм штэ гоё сексуалны. Тий. Одоо ингээл тэгж харагдана гал ингээл ийм бариу дотоож өмсдөг. Мэдээж бариу дотоож бие дэвтэйхэн зөөлөн байдаг л да. Гэхдээ энэ бариу дотоож чамд зохихгүй. Өө чиний царайн зохихгүй. Ерөөсө бариу дотоож өмсөх хэрэггүй гэж аахгүй юу? Тий. Яагаад? Нэг юм бариу дотоож хүн өмсөхөр эр бэлгийн эсийн боловсруулалт нь их муугар нөлөөлдөг байхгүй юу? Тэгээ шинж ухааны үүднээс болж игэл одоо тийм сул хэлхгэр дотоож өмсөх хэрэгтэй гэж зөвлөдөг юм. Түл ийм хогийг ер нь тайлаа чи. Одоо тайлах хэрэггүй. Үгүй. Өмсч явжээ. Одоо тайлахгүй бэрдээ. Тэгээд яах вэ? Хоёулаач одоо чөлөөтэй л ярьж байна. Харин тийм ээ. Тийм. Нэг нөгөө тэгэхээр ер нь бол дотоожоо салах хэрэгтэй. Чахгүй юу? За, тэгэхээр ингээ. Одоо чи яваад шинжилгээгээ өг. Ер нь шинжилгээний хариу гарсны дараа бүх юм тодорхой болно. Тэгээ хоёулаа эргэж уулзъя. Энэ юм чи юу? Энэ ч тийм 208 доод өрөөний өвчтөн биш үү? Халуураад.
Би халууны юм өгсөн чинь бүр халуунд боохгүй нэмж халуурцаар гоод одоо 39 градус хүрсэн байна. Яг уу. Оо. Шүү яачих. Тарианд оруулчих заяа. За. Тэгээд өөр чинь юу яа. 29 дотын өвчтөн байгаа штэ. Тий. Тэрэнд сав агшаагчийг 8 цагаар булчинд нь хий заяа. За булчинд нь хийгээд глюкозыг нь 5% уусамлаас олчих. 5%. Тэгээд Энд чи. Өнөөдөр хаалгаа юм уу? Байх штэ. За хэдэн хаалгаа? 2 хагалгаа байгаа шүү. За. Ийм л болтой. хагалгаатай байсан юм хэлэхгүй байсан би. Хагалгаатай байсан л та. Тэгээд хамгийн гол нь өвчтөн нь эмгтэй эмчээр хийх яа гэсэн байхгүй. Тэгвэл би хийхээс өөр яах вэ? Садгэрлээ. Наад өвчнөд чинь их сохролттой юм билээ шүү дээ. Би их сохролтой хүнд хаалгаа хийж исэн. Би ийм хүнд хаалгааг чамд найдаж хийлгэмээргүй байна за. Энэ өвчтөн чинь эмэгтэй эмчээр хаалгаа хийлгэнэ гэдэг байгаа үстэй. Өвчтнүүд үргэлжил дадлаг туршлагатай эмчийг хүсдэг штэ. Ойлгож байна уу? Хин намайг хийж чадахгүй гэдэг. Талаа ядч. Чи яриа чадахгүй хаа. Чи үл дөө. 50 л доо чи. Чи өөрөө тавьж. 50 л доо. 50 та. 50 та. Яах гээд байгаа би чи. Садгэрлээ. Яна харин зүгээр үү? Яасан бэ? Халаараа. Яма самнава. Ай чи гişгэж. Чи юу идэт байгаа юм бэ? Үгүй. Өргөчөнд нэг юм хүн идж байгаа давсан нэг юм чипсээс тэрийг идэл. Гэ чи хүний орхисон юмыг битгий идчихэ гэж хэлээд байгаа шүү дээ. Ухааш. Аягтай үлдээс оол имтсэн чипс юм чи. Өвөө барилга бар ава. Шотко. Хойлоор нэг жижигхэн авсаархан кафе ажиллавал ямар вэ? Яхаа битгий боллоо. Аа. Одоо энэ хямралын үед кафе мафе ажиллаулаад байгаа шиг болох уу? Тэгэл ямар ч юм тэгэл Улаанбаатараар дүүр над чиг ажиллах хүмүүс байгаа юм шиг л яриад дээ. Тэгэл гараал харахаар кафегаар дүүрэл өдөржингний хоол идсэн арх уусан хүмүүс ба шүү дээ. Үгүй нэрээ. Хямралаа гэхэд бас нэрээ идэж уухай байдлаа хямрч гэж багт тий. Тийм. Тэгээд хөөе. Цайны газартаа болыг гэхэр чинь байр хэрэгтэй шүү дээ. Хойлоо нэг том биш. Жижигхэн авсаархан 35 юм уу 40 м квадрат байх тул шүү дээ. Буланд нэг юм тек тавьчих. 35 арай багтнаа. Нэг 45 мав хавцаа байвал яг болох ба. Үгүй. Турист нэгдэж байгаа л. Турист ч одоо тэгээд хичнээн баг 35 40 байлаа ч гэсэн тэгээд нэг сартаа нэг 2 сая маягийн турист авах болох л та. Амар үгүй юм биш. Ингээд чам түрээсээ төлөх мөнгө байгаа. Гандимэ. Хайлга гайта мөнгө. За миний хөшөө. Мөнгөтэй болохоор цайны газар ажиллаулаарай заяа. За миний хөө. Одоо хүдээс ижлээ. Одоо заах бай. Ой үчирээ. За 2-2-ийн 4 2-3-ийн 2 чипс эцэж дээ. 8 Эцэг бүрч шүү. Харав. Тэр жогтой даа. Анхаараас Гарахтаа чи. За. Алим идэр. Шээ. Хипэ яасан бэ? Ямар баяр таах. Сичээ үгдээ. Чи яхаа юм бэдэг юм биш. Бидэгт профессор ирнэ гэсэн хоолонд бэлдсэн үү? Битгэв. Яасан бэ? Энэ хэдэн охтууд нүгэнд орохгүй яахаар ийм олон хүний дургу өрх юмтай хүн гэж байдаг байна ерөөс. Хэн бэ? Хэн байдгийг та нар том хүргэж.
Энэ охтоднаас олигтой үгэнд орж байгаа нэг алга. Үгүй яг та миний санаа таргаар айтайхан үнтэй суучаар тэнгэр нэрэгчих гээд байгаа юм уу өдөр чи. За яах вэ? Яах. Том охин маань нэг юм бүтлгэн үнтэй суугаад биз. Тэгээд яах вэ? Чи хөөе. Хоёр дахь охин маань Америкт сураад хичнээн сайн явж байгаа л хэдэ хөөрхий. Тэгээд сайн байгаа ч гэсэн тэр чинь бидний тэгэл байхгүй л байгаа зү. Тэгвэл чи бидний дэргэд байгаа охтуудаасаа бодолтой юм чинь. Сод гэрэл байна. Хөөрхий ажиллаа хийгээд хичнээн сайн явж байна. Тэгээд чиний нөгөө нэг сайн байгаад байдаг цогтоотой чинь. Хөөрхий идрээд хөгжөлтэй. Би өгөөрэй тэр та. Чи уурлаад байлгүй миний үгийг сонсол доо. Тэр чинь ах хэрэг надад тийжих хэвээр юм уу те? Чи уурлаад байлгүй миний үгийг сонсол доо. Сайн. Чи гэж заяа. Тэгэж хайцнаа гэдэг чинь эмэгтэй хүнийг базаж атгандаа оруулах чаа гэсэн үг мэд үү? Би тэгээгүй үсттэй содоо. Яа. Нэг ч энэ сайн нэг болтой шүү дээ. Үгүй энэ байж байгаа царай тэр аашилж байгаа аяг гэдэр. За энэ хоёр яг аяндаа уучраа олно гэж. За тэгвэл баг охиныгоо бод. Совд гэрэл. Хичнээн ухаантай. Аав ээжигээ үргэлж бодож авдаг. Ухаантай сайх. Сайн хүнийг ярингот ороод ирдэг гэж миний муу охин. Сайн аа. Юу вэ? Чи дахиад дэлгүүрээс баах юм. Болдоо тавьчихсан. Үгүй ээ би дэлгүүр орохоо болцсон шүү дээ. Сайн хараа. Би аав цам заваад ээж. Хүү. Аав айгуу гой цам. За би хэлээгүй юу. Аав ээжигээ үргэлж бодож авдаг охин гэж. Ишгүүр юм яах. За аавда цам заваад ирсэн. Ийм ягаа өгтэй юу? Өнгөн зүгээр. Ягаа өнгөг аавын царайнд яг гой тохирноо. Өө энэ юу айхтар цацагтай юм тийм ч. Сүл дууч би яг ийм цамсанд өмсөд байгаа мэдчихэж байгаа үстэй. Энд чинь хэд мод болоод байгаа байхгүй да. Энэ юм аавч ямар би гэсэн юм уу? Болоо. Чи ирчүүд өмсөд байгаа цамцыг өмсдөггүй яах юм? Ээж дургуй ол явах те. Зүгээр аав нь өмсөн юм. Ээж дургуй шүү. Аав нь өмс. Аав брэнд үнтэй цамц шүү дээ та. Уурлаа шүү дээ. Бүтггүй бас нэг бүтггүй. Ингэж хүнийг хардаг юм байна. Өөртөө цавцсан байдаг. Байх дээ. Охтууд маань ер нь ийм сайхан байгаасаа гэж мөрөдлөл ярьж байгаа юм. Билэгдэж чээ. За. Ханы ажил ч одоо бүр гялалцаад хачин сайхан байгаа юм. Сайн яж. Ер нь өвчтөнч бараг ирэхгүй. Имлэг ер нь хэцүү байгаа шүү. Үгүй. Тийм үү? Тий. Чи эдийн засгийн хямрал болоод хүмүүст ажил төрөл олдохгүй юм гэснээс биш эмнэлэг чинь дөрөв хүнтэй байгаа юм биш юм уу? Очи одоо буруу ойлгочоод юм яриад ах юм. Зургатаар нэг мэдээ гарахгүй юу? Амьсгалын замын өрөвслийн эсрэг юм сайн зарагдж байна гэл. Тэрийг л олж дуулчаал. Тэгээд одоо эмнэлгээр дөрөв хүн байгаа байна л гэж ойлгоод явах. Хөө штэ. Чи чинь эмнэлгээр дөрөв хүн байна гэж хэлсэн штэ. За ер нь хаа сайгуул ер нь хөнгүүл байна шүү. Дөрөв хүнтэй гэж хэлсэн. Сайн байна уу илгэх? Хүй. За сайн уу? Сайн. За. Таны ажил сайн уу? Сайн. Нөгөө нэг хичээлдээ бичлэг чинь янзын зарагдаж байна. Тэр одоо явандаа зарагдах уу? За. Ер нь ганц чи юм хаасаа хүл хэцүү биш. Тий. байна. Чи одоо яах гэдэг юм? Энийг үр яваад. Би яг хэлсэн болохоор мэд мэдэх гээл үү. Сонсоо. Энэ сурах гарсан шүү. Эмнэлгээ хаасан сурахтаа байх юм. Тийм баг. Нилээн дээхэн тааралцсан эмнэлгийнхаа ажилтныхаа цалин тавьж чадахгүй нэг явж шүү. Юу н одоо тэгээд энэ хүнд үед эмнэлгээр мөнгө хийх арга юм байна. Байхгүй. Чаа. Дахиад шарсан юм аа? Тий. Ээж чинь сая харин дахиад шараад. Алин над тавга. За. Иш нь бэлгээ ахтаа гэдэг. Тавга. Энд тасаа. Зүр нацгаа. За баярлалаа. Их том хэрэг болтой юм аа. Эмболизмоос болсон болтой. Тэр эмнэлгийн дарга нэр нь хэцүү байгаа зурагтай байсан шүү. Ер нь осол эмнэлэгдэл үйл ажиллагсан даа бүгдээр Юу. Тэр сайхан ерөөл өрөөлөг. Хям авсан юм тий? Хям. За болон.
Харин чамаа өндөрлөгэндээ их сайн гэж сонслоо. Би хамгийн шилдэг нь гэж баг. Хи оосо хөөргөцөл ахгүй да. За яа гэж. Өөр шилжүүлэн суулгах гэдэг хүртэл хамгийн шилдэг нь гэж сонссоо. Чи ер нь энэ чиглэлээр явбал яасан бэ? Билгээ хаа. Би нэг юм бүр гайхаад байдаг байхгүй юу? Би юу танаас асууя гэж бодоод л яваад байсан. Манай аав төрхийн одоо их барьдаг юм чи байж өөрөө их барьж үзээгүй нь яагаад гэдэг юм? Тэг яах вэ? Надад чинь цус үзэж чаддгүй байхгүй. Тийм үү? Юу яриад байгаа чи одоо? Юу хэн цус үзэж чаддгүй гэж? Чи мөр их сургуульд хасаад цус үзэж чаддгүй юм эсвэл. За эхлээд хүний биеинд задлан гэж үзсэн. Хамгийн эхлээд гидсийг ярна. Дараад нь 30 өөхөн хэсгийг задлахад дотор эрхтэнгүүд бүгд ир гарч ирнэ. Харж байгаа юу? За жишээлбэл энэ илэг нойрвчха 12 дуглаа гэдээс за энд бөө энэ фото аюу яндо чи бай. За аюу чи бай. Би юу? Чи болгоомжтой. Ийм л хүн байлаа шүү дээ. Одоо тэгээд цус үзэж чаддгүй бүртлээс өөрөө эмгтээчүүдийн энэ чийдэг. Би эмгтээчүүдийн эмч усандаа огтхон чарамсдаггүй. Ер нь ч тэгээд миний хиймэл аргаар үр шилжүүлэн суулгасан хүүхдүүд төрсөн өдрийнхөө баяраар намайг уурахад ямар сайхан байдаг гэж бодмаа. Тэгэлгүй яах вэ? Ер нь тэгээд энэ ч хүнд чинь тэрнээс илүү сайхан юм аз жаргал гэж юу вэ? Тийм. Гэхдээ билгээ хаа эмгтээчүүдийн энэ хүн өөрөө их барьж үзээгүй байна гэдэг чинь англи хэлний багш хүн англи үсгүүдээ мэдэхгүй байна гэдэгтээ адилхан мэстэй. Тэр имээ уух цагцсан болчих байгаа юм биш үү чи? Тийм ээ. Имийг ер нь цагт нь уужаа гэж хамт хэлдэг үстэй. Зүгээр. Бай. За. За. Захирлаа. Шинжилгээний хариу гарчээ. Нөгөө залуугийнх. Нөгөө залуугийнх. Азосперм. Юу? Яна. Ой. Тэгээд ерөөсөө өргүү гэсэн үг үү? Юу нь бол баг л тийм гэсэн үг шүү дээ. Боломжгүй. Яна. Юу гэж хэлний энэ залууд? Ийм тохиолдолд одоо юу гэж хэлцнийг эвтэйхэн ойлгуулдаг юм блэ? Ер нь бол хараа манайхан. Ийм үед нэг тойруулж болтуулж тэр хүнийг ингэж зовоож явахын хооронд шууд хэлсэн дээр шүү дээ. Тийм шүү Тийм дээ. сэрэн зөв. Болохгүй. Энэ залуугийн хувьд бол дэндүү хөрөвдөлтэй юм байна. Яасан? Үнчи. Яна. Бүр бүтэн үнч. Хөөрхөд. Ах トゥ хамаатан садан байхгүй. Бүр айлын ганц хүүхэд гэж ганцаархна. Бүр хүүхэдтэй болохын чин хүсэлтэй залуу. Наадад ч тэгвэл шууд хийж болохгүй юм байна. Бүрээс маш хүн дээр авах нь шүү дээ. Шоконд орчих юм байна. Тэгин. Хаваа. Дөлгөө юмч. Та ер нь юмны нэг эвийг олоод нэг эвтэйхэн ярьдаг нэг ярианы чадвартай хүн. Би юу? Чи нэг за дарга маань би ёстой чадахгүй. Ёстой боли ийм амар имийг жоо нас намта та хийсэн дээр юм шүү. Зөө. Ой, буржаг. Чиний өвчтөд ирчлээ. Хөө ашгүй дээ. Миний өвчтөд ирчих. Ястарт. Яах вэ? Юу гэж хэлнэ? Тэр өвчтний хог хай. Ингэж барьж байгаа. Ингэж барь. Чихэн оруулаа харьцуулж байгаа.
гэж чин сэтгэлээсээ хэлж болох баха. Тэгвэл бас нэрээ нэг тийм айтайхан зөөлөн нэг тийм эвтэйхэн тусдсан юм болоо. Тийм хөлөөлөн ингээ барьж болно л. Энэ хитэн цагт ирнэ гэлээ. 12 цагаас ирэх юм. 12-оос. Хараа яагаад нахаар ингэж бариад байгаа юм бэ? Яаси. Дарга мэдчихвэл яах вэ? Юу ч мэддгий. Манай дарга чи ямар хүн билээ дээ. Хөөргөн штэ. Өхөө. Та хоёр ч үерхэж байгаа юм уу? Хэн? Бид хоёр уу? Юу гэж бид хоёр үерхэж идэх юм? Хэд ингэж байгаа? Хэн бид хоёрыг үерхэж ингэж байгаа? Яа сүртэй юм байж ч одоо. Үгүй үерхээг үл эцтэй юм ч. Тэрэнд чинь нэг хин тэгж байгаа ингээл. Тэр харж гин үү? Юу яг мэдчихэж штэ. Гүнчи. Би ингэж нэг юм чав хүндийн мөрөг хөрл миний гар ингэж жирвс гэж өвдөд. Гү чи одоо амьдраа болцсон. Одоо өхвөл яасан бэ гэж байгаа юм шиг өвдөд байгаа. Айгу хэцүү. Тэг зөндөө олон эмгэлэр орж үзүүллээ. Тэгсэн чи хүнд юм битээ өргөхөө байлгүй. Гү чи юм томоо штэ. Жимсний лангуу ажилладаг байхгүй. Гү тэр чи өдөр болгон жимстэй хайрцаг өргөн эцтэй юм чи өөр одоо яах вэ? Хүн амтнд мөнгө өгөөд өргүүлнэ гэхээр бас хэцүү байна гэж. Гэхдээ мөнгө өгөхгүй гэхээр чинь натаас өрх юм би тийм бицтэй одоо яа. За их чи ойлголоо. Тэгээд маш сайн ойлгож байна. Таны одоо энэ зовёр бол энэ өвчин бол ерөнхийдөө гормоны дутагдал واخгүй да. Тийм үү. Янз бүрийн өвчин тусчаад ингэж байгаа биш واخгүй. Зүгээр л гормоны дутагдал. Тэгээд яах вэ гэхээр эмчилгээгээ сайн хийлгэх. Тэ? Яг энэ зааврын дагуу эмчилгээгээ сайн хийлгэл тэгэл бол. Тэгээд ер нь бол гормоны эмчилгээ бол эмэгтэй хүнд бүх талаараа тусдаа штэ. Давруулсан. Тэ. Бид сүлэгч дуудаж өгөө. Тэ? Чи ямар хөөрхөд зодоо. Намайг ингээл шиг мэн тогтоогод өгдөг. Бадма. Яава. Өвчтнийг эмчилгээнд нь оруул. За дагаад явна. Гүнчи, би эмчилгээг хийлэгчээр миний тэр нурууны өвчин хүртэл зүгээр олчих юм байгаа. Зүгээр болно тий. Зүгээр болно тий. За явъя. Яасан бэ? Наад өвчнөө дахиад над дээр ирэх юм бол захирал руу явуулчаарай заа юу. Яа. Өш. Ээж нэг юм бодоод тах юм аа. Яхны сонголтоо жоохон буруу хийгээд байна үгүй юу? Альва юм сонгохдоо. Альва юм юу? Жишээ нь одоо нөхөр ч юм уу? Одоо мянган буу Ээж дандалт гэж. Та юу манай мянгад дандалт хийдэг. Юу гэсэн үг нэгэнд сонгож суудсан Мишель өчнөө том болчлоо. Тэгээ одоо боломж гарчиж байгаа юм биш үү? Сонголтоо бас өөрчилж болохгүй юм нөхөө. Ээж магтаад байгаа. Ямар амар юм ярьд юм бэ та? Байлж болж шүү дээ. Одоо чам яах юм? Охинч том болцсон. Одоо та салаач өөр хүнтэй суулаа гэж бодоход заяа. Ерөөсө татлаа тутлаа байхгүй заяа. Би Мишель аав нэг муу хүн ойлгуулж л таа. Мянга сонсвол гомдсон шүү дээ. Би мянгаагүйгээр яаж нэг өдөр ч амьдрч чадахгүй шүү дээ ээж. Мянга чиний толгойг нэр арай угааж. Өчтө айлнуудаар харахаар мянга царай байхгүй. Би байхгүй. Мэрэгчл байхгүй энэ араа. Мөнгө байхгүй. Энд юу вэ наа? Сэтгэл ээж. Хүссэн баасны сэтгэл. Тэр сэтгэлээр чи яах юм? Юу гэж яах юм? Одоо ч сэтгэл хардаг цаг биш заяа. Хайртай хүмүүс ч хамт амьдрдсан бооц. Та яасан буухан юм? Ээж та юм болив өөрөө ганцаараа хоо. Ийстэй юм усан тэнэг өгч штэ юм байна. Сэтгэл зүйч танд юм би яа.
сайн байна уу? За. Нэг шинжилгээний хариуг. Тэгэхээр шинжилгээний хариу гарсан. Гэхдээ нэг тийм нэг жоохон Амар жоох. Энд бас нэг баг зэргийн. Үгүй дэндүү. Ер нь бол нийтдээ нэг тийм ингээд жижигхэн. Арай дэндүү жоох. Ягдах юм бэ? Ер нь нэг үгээр хэлэхэд эр билгийн эсэд асуудал байна. Аимшигтай жоохон асуудал. Жоохон асуудал. Ер нь бол одоо ингэж ойлгож байна. Эр билгийн эсийн тоо цөөдөд юм. Хүүхдтэй болох боломж байхгүй байна л та. Юусэн та Зүг. Хитрхи их сэтгэл санаагаар унах хэрэггүй шүү. Тайв. Үр тогтож чадахгүй юм тий. Ер нь гэхдээ үр хүүхэдгүй ч гэсэн сайхан амьдарч байгаа хосууд зөндөл байна шүү дээ. Энэ бол нэг асуудал биш. Амьдрал энэ бол юу ч биш. Нэг юм үг гэдэг шүү дээ. Үргүй бол зовлонгүй гэж. Сайхан үг байгаа шүү дээ. Үр хүүхэдгүй бол зовлон байхгүй. Энэ чинь үр хүүхэдгүй шүү дээ. Тийм үү? Би одоо өдний хүртэл үр хүүхэд байхгүй хэрнээ. Үр хүүхэдтэй хүмүүсээс илүү сайхан амьдарч. Хоёулд хөл адилхан юм байна тий. Тэгэлгүй яах. Аваа. Яасан бэ аваа? Чи ч одоо юу яриад явна? Энд чинь хэн блэ чи? Охин ч л ээ штэ. Эмчилгээ тахт нараад ирсэн үү? Энэ манай байгууллагын сод гэрэл эмч. За сод гэрэл эмч. Та ч одоо яагаад юу болоо гэвэл намайг одоо аав. Би охин ч байна гэж унав да. Яагаад тагаа би ааваа? Аавч. Охин манай байгууллагын намайг ааваа гэж дуудах дуртай байдаг. Тэр намайг аава би ч таны охин гэл. Намайг үрдэнэ. Та миний ааваас ялгаагүй сайхан хүн гэл. Эдгээр намайг үр хүүхэдгүй болохоор өрөвддөг юм шиг байна. Тэгэл аава. Аав. Ээж таныг Мишелийг аваад ирээрэй гэсэн шүү. Ээж гэсэн үү сая? Тий харин ээж хэлээ. Ээж гэж. Энэ манай байгууллагт нэг нярв авгаа байт. За. Идэж хөө хариуцсан нярв авгаа. Тэрийг манайхан бүгдээрээ л ээж гэж дууддаг. Намайг болохоор аав гэл. Сая Мишелийг аваад ирсэн үү? Тий? Мишелсэн. Тий, ээж Мишелийг аваад ирээ гэдэг чинь нярв авгаа нэг Мишель гэдэг нэг юм ариун цэврийн цаас байдаг баха. Найтнс гэдэг үү? Тий, нэг юм. Тэр Мишель манай байгууллага тэрийг хэрэглэдэг байхгүй юу? Захиалж. Тэр цаас. Нярв авгаа тэр Мишель байхгүй болчихж байгаа юм. Ховортч Мишелийг аваад ирээрэй гэдэг чинь би одоо захиалга бичнэ.
Мишелийг захиалах ёстой юм байна л да. Ааха, нэрэ. За тэгэхээр байгууллагт Мишель ариун цэврийн цаас хэрэгтэй болоод байгаа юм байна. Шбэлгүүнэ минийхөө. Чи хоолоо нэг хурдан идэх гэж. Яаш байгаа? Анаа рестораны хоол дургүй мэдж байгаа шүү. Тэгээд одоо яах юм? Үйлчлэн шигч чинь ажил явдалтай гэдээ ааваас нь гуугаж хүлээ аваад явчихлаа. Одоо битээр тийм хоол идэх юм. За болио. Минийхөө болчих. Ой. Битээр би чамд хоол идэх. За энийг идчих. Нэг ид. Дада ордод. Хөөе. Дүлгэн чи. Сайн байна уу та? Энэ танах хөөе. Миний хүү. Сайн байна та. Яасан ч хөрхөн. Саралиг өвтэй. Яхара ингэж аавынхаа дураадаг байна. Та хоол идэх гэж явна уу? Сайхан боллоо. За баяртай. Баяртай. Замыг олоод ч. Ах нь одоо өөрөө үр хөөгдгөө эхнэргүй ганц үе хүн болохоор одоо хинтэйгээ ч юугаач ярих юм те дуу шуу муутай. Тэгээд одоо хүний сэтгэл санаа засах тал дээр жоохон маран хүн шүү те. За. Зүгээр юм чи. Одоо байдал нэг тийм болсноос хойш муу эхнэрийг л хотох юмд. Цаадлын чинь одоо мөнхийн мөрөөдөл нь хүүхч явахд болохыг хүсэж идэг шүү дээ. Хүүхдтэй болно гэдэг ч тийм санаан зоргоор болчдөг юм шиг л дээ. Энд чи миний нэг мөнхийн мөрөөдөл өгөх байхгүй. Эмэгтэй ч эрэгтэй ч 10 20 хүүхэдтэй бодлын алдаж наалтаа. Гоё цаа. Олон хүүхдтэй байх сайхан шүү дээ. Гэрт явуулраа аава энэ од гэрэл ингэсэн тод гэрэл тэгсэн тэрч тэгсэн гэж гадаад юу. Эндэл бодлын дээр л хата. Стил. Одоо энэ хосууд. Тэр хүүхэд гаргахгүй гэдэг хосууд бас их олон болсон биш үү? Өөцөө. Гадаад нэг хүн ярьж байгааг би сонссон. Би хизээч хүүхэд гаргахгүй хүүхэдтэй болохгүй гэж. Яагаад гэдэгсэн. Хүүхэд зард хийхтэй. Тэгвэл ерөөсөл өөрийгөө л тордоол ингээл явж байна. Гэхдээ та яах юм гэсэн мэт. Хөөе надад юм хэрэгтэй гэвэл би одоо гүлэг мүлэг муур өдр аваад хижээч. Амьтан хүн шүү дээ. Хүмүүсийн үзэл бодол их өөр болсон байна. Тэгээд ер нь бол тэднэр чинь өөртөө гоник гэдгийг мэдэхгүй. Над чи ямар ганцаарч үдсэн хүмүүс биш. Тэгж ерөөсөө ойлгож бас болохгүй. Үгүй шүү. Ерөөсөө хосууд хоёр үеиндээ түшиг болоод ад жаргалтай л амьдарч ивэл тэгэл болоо шүү дээ. Нөгөө хобби мобигоо хөгжүүлээл гадаа дотоод яваал. Тийм үст. Сайхан чөлөөт. Одоо тэр хүүхэд яаж байгаа бол энэ хүүхэд яасан бол энэ төр гэж санаа зовох юм байхгүй. Тэгээд ч юу хүн заавал хүүхэд гаргаж ижил хүүхэдтэй болдго юм биш. Асрамжийн газраас өнчүн хүүхэд үрчилж авч болно шүү дээ. Өнчүн хүүхэдэд аав ээж нь болоод өөртөө бас үр хүүхэдтэй болоод хичнээн сайхан буянтай үйл хэрэгвэ. Гүрстэр дутуугаа гүцээ дундураа дүүр гэж ингээд нэг өнчүн хүүхдийн магнайт нийлгээд аава ээжийг л дуудуулаад сайхан буянтай ажилласан тийм шүү дээ. Хүүхдүүд баярлаа л гэж. Тэрээс ичээхгүй зү сайхан байна. Сайн байна уу ёндын чи? Сайн байна уу? Сайн байна. Би нөгөө өнрөөгийн аав байна. Та намайг таньж гинөөгүй юу? Таньж гинөө намайг. Яагам нөгөө хиймлэр үр шилжүүлдэг.
Би ч өргөө амт байсан байхгүй. Тэгээд би алтан гартаа ямдын юм чих ачаарлыг үр хөвгттэй олсон шүү дээ. Та өнөөгийн зургийг харлаа. За би өнөөгийн зургийг харуулъя зэ. Ястаа. Хүн ер нь заавал юу яана бас яг үл шилжүүлэн суулгаж болтыг. Тэгээд хүүхдээ болж байгаа юм гэхдээ Энэ хараа. Ээгүүр. Энэ одоо ингээ 3% хүрч байгаа. Энэ. Та нэг харлаа үн. Үшээ. Ямар хөөрхөн царайлаг юм бэ? Тийм. Үгүй. Энийг үз. Энэ 3 сартай бөөх жоо. Нээ. Миний ганц аим шүү дээ. За, маань нэг. Ах нэглээр баяр хүрч. Баярлаа. За энэ ахийнх нь сэтгэлийн билэг нэг татчих минь. Татчих. Миний шимчийн л баярлал та. Зур татчих. За. Тэр надад юу хийцүү вэ? Хүчтэй тэр залуугийн сэтгэл санааг тайлбарлах гэж суг арих учраад ирж байгаа юм уу? Санаа сэтгэлийн тайлбарлуулчаад 2-3 унтах юм татлаа. Тавшил. Ач бити ингэлтэй. Одоо хүний хүүхдийг өөрөө хүүхдийг өсгөлгнээ ваа. Сайн залуу. Тэр сайн залуу энэ болж. Тэр залууд анхаагүй гойсуулж чадахгүй байлээ. Чи шинжлэх ухааны төдий шууд зөвхөн байр. Тэр залуу яагаад хаста тавиад лаасахад хацраа нийлүүлж байгаа. Хүслээ шинэ үлээ. За хаа идэж гинэ. Яасан таяр үехэд байгаа юм уу? Үгүй үехээгүү би хоёр өрөөс үехээгүү ямар ятгаатай юм. Өнөөдөр харин хацраа үзэж. Өөрт ч хамаагүй үстэй би юуны ааваа.